За сүрэг тарган сайхан аварч. Сайхан аварч байна. Сайхан аварч байна уу. Сайхан аварч байна. За явчнаа ирнэ л баг нэг хоногийн өмнө хэлсэн баха. Удаан хүлээв. Тий. Доороос явсаар гал нэгдүгээр багаар өдөр яваад. Мөн. Тэгээд урд шөнө давж ирлээ тийм ээ. Доошоогоо Нямсрангоонд бид нэр очиод хоноо тэгээд дээшээ өгсөд ирв. Мэт. За сүрэг тарган сайхан урж байна уу да? Сайхан урж байна. Сайхан урж байна. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Сайхан аварч байна. Сайхан урж байна. Сайхан аварч байна. Энэ жил одоо хаваржаа хэр болж байна? Хаваржаа ер нь л жаахан хатууд ухан л байж та. Тэр мал төлөхөр яах юм? 4 сараараа дулаарах юм уу? Энэ 3 сар ч ер нь нэлээд хүүтэн л өнгөрөх гэж штэ ер нь л. Одоо тэгээд мачтын маань одоо яг хамгийн их гол одоо юу шүү дээ тийм ээ? Хэд ажлын төв болж байна тий? Яг одоо тэгээд яг хамгийн их анхаарах цаг юм да тий. Дөрөв үйлрэл одоо яг хавар л одоо яг гол юу вэ нөө тий? Мал руугаа нэлээ анхаардаг цаг нэр малч хавар л байна тий? Хавар л байна. Тий. Малч тэр зүтгэх хүнч зүтгэх нь хаварч хэцүү шүү дээ одоо. Аль тий аль ер нь тэр даван туулах. Даван туулахын төлөө зүтгэж байгаа юм да. Стад үүнээс аль нь зүтгэж байгаа энэ хаврын үйлрлийг даван туулдаг. Даван туулна тий. За хэдэн жил малж байна тэгээд хотоодын ард түмнийхээ өв соёл зан заншлаа сайхан танилцаад ингээд дүүн одоо тойр явж байна. Тэг Хөвсгөл аймгаас гараад одоо сар гараа явж байна. Эсгий туурагт нэвтрүүлгийг одоо хэрэгжүүлээд 2 жил дараа явж байна. Зөв аймагуудаар одоо өвлийн 3 сар бас явлаа. Битүүний урд өдрөө аймагтаа ирээд тэгээ шинийн 5-нд үргэлжлүүлэл явж байна дээр. Энэ төслийг одоо санаачлаж зохио байгуулж яваа хүн Хөвсгөл аймгийн гаралтай Мөнх очрын гал хүү гэж хүн байна дүүн. За. Тэгээд одоо ер нь бол миний амьдрал бол одоо нэг 20 нас хүртэл одоо тэгээд мал дээр л одоо өссөн үе мэтагаал. Хаваа нэг тэрийг дагаж яваад нэг тийм бур хүчээ мал дагсныхаа буянлуунууд энэ нэвтрүүлгээд хийж л малчтынхаа нөөцийнхаа соёлыг энэ малчийн ард түмэн яаж энэ алс сэдмэл газар яаж хөлмөрдөж зүтгэж өвлийн дээр хүүцэн жаврыг сөрдөг мал хаана тэмтэл одоо явж идэг завгүй л одоо хөлмөрлж идэг энэ сайхан настай буурлуудаа малчтын түмнийхаа зан заншилтай үйл уламжлалтай нүүдлийн соёлтой одоо хүн бүр сайхан танилцаасаа гэдэг утгаар нь ингээд танилцахаар та хоёртой бас хуучиж хөөр ингээд манай багийн дарга маань ингээд багтаа одоо бид нэр замчлаа заагаад ингээд бас явж байгаа юм. Ингээд одоо зорж ирж байлаа тэгээд хамаад. Одоо тэгээ сайхан хууч хөөрөндөө тийм ээ. Олон жилийн одоо сайхан хөлмөр зүтгэлээсээ залуу үедээ болцтоос өвж сургаалоос айлдах би ч одоо хэрэгтэй байна да тэгээд. 10 настаас эхэлж мал тагсан шүү дээ. 10 наснаас. Тий. Ер нь тэгэл сургууль соёлчны суугаагүй ер нь бүн төр цагныг дагаал одоо урдлага болтлоо явж байна. Тэгээ зэрэгтэй утаа мал явж байгаа ээжтэйгээ айлын хамжаанд явж байгаа. Тэгээд цэргийн 3 жил алва хааж ирч гал. Тэгэл энэ хантайгаа танилцал энүүнтэйгээ хоёлаа амьдрал. Тэгэл хоёлаа чинь суугаад дээрээс нь цэргээс хэд ч хураг аваад хураг маань 90 хон болгоод хурга 2 жил малта хураг аваад. Тий. 90 хураг аваад тэгээд цэргээс ирээл нэг 7-8 хоног байж хураг авсан. Заргаатын үе чинь тэгэл 1000 гар хурагтай нэг хэсэг эргэлдлээ. Тэгээд худалдаж яваа. Нэгдлийн мал. Тэрийг хариулъя тэгээс үлд 1000 хурагч нь яг бас хүмүүлэнд байхгүй байсан. Хургал мал нь.
Тий. Тэр 90 хоноо ба. Тий, тэрийг 90 хонь болгосон 3 жил хариулж иж. 3 жил хариулж байна. Тий, 90 хонь болгоод тэрийгэ тушаагаад. Тэрийгэ тушаачхаас үлд нь би чи им юм аваад. За. Им ямаага 4-5 жил малж жагаад тэгээд тэрийгэ өгöd. Тэгээд тэрийгэ өгчээс үлд нь өхөр авсан юм. Тий, өхөр нь хэдэн жил малдаад хоёлаа. Өхрөө доороос нь ингээд нэг шатаа гэж юу байдаг шүү дээ. Өхрөө хэдэн жил нэлээд жил малсан. 2 жил малдуу. Төлөвлөлээд нөгөө 3 жил болохоор чи нөгөө нэг фермний айл үддэг байсан. Тий. Тий, нөгөөтгө төлөвлүүлээд. Тэгээд өтөө чи им яма 415 яма 420 яма гэж төлөвлөлдөг байсан. Тэгээд тэрийг хоёлаа сам хаавар сам нэ чи захиргаат төч хийсэн шүү дээ. Ямхаа сам нөгөөдгөө өхийг нь хайрга ихлээс өхийг нь хайрга. Хайргасыг авч жагаад. Бүгд нөгөө чингээд тэгээд өхийг нь хайрга. 3 сарын 15-наас байтал 4 сарын 1-нд ямаа ашигладаг. Тэгээд 4 сарын 1-ээс урд хоёлаа дуусгах төлөө 400 ямаг. Дуусгах хэрэгтэй. Тий, тэгээд дуусгах. Тэгээд ноолроо тушаагаад дараачийн гааж дорох били малаад үлээ. 20% авах аав гэж бодоод мөнгө авах ахих урч нэг 80% ихэнх талын өгөх гэж одоо хялгас гэдэг юм чи яста үзэхгүй дээ. Тэрээс нь нэг түүжээж. Тий, тэр саман дээрээс нь урж аа. Ноол уран дээрээс. Тий, ноол уран дээрээс ингээд нэг бүр нэгтгэв түүж байгаа тэгж өгдөг. Тэгээд 80% өгөөд 20% нь ахиухан тэгжээс нэг сайн чанарын лоо. Тий, тэгдэг байлээ. Уухгүй түүчинд ч төмөн ялгсан угаас. Тэг нөхцөл байх. Тэр шин түүн штэ тий. Тэр шин түүн ингээд нэгтгэв түүж байгаа чи. Тэгээд өгөхөөр нөгөө ноодсон заадлаад үүсэн. Байвал ноо байхгүй бол доош ноо байхгүй нөгөө хялсах бол 80%. За 80% нь ихэнх тал нөгдгөөсөө мэдээ шаарсаа. Нэг ялгсан одоо үн буур нэг бол авахгүй. Тий, үн буу нэг бол ер нь бараг л авахгүй дээ. Нэг нь түүлэх гэж ирсэн тий. Тийм л сайхан бас хөдөлмөр шиг хөдөлмөр одоо тэр сайхан. Тий. Аа. Тэгж малж байсан. Тэгээс үүлд нь хоёлаа тэмээ аваад. Одоо энэ нэмсагчийн тэмээ аваад эднээс 200 тэмээтэй байсан гэж бодоход нэг л үүд. Тэгээ тэмээгээ өчрөхөөл ихэр 150 тэмээ аваад. Өхрөө минь аваад орсон чинь тэмээ аваад. Тэмээ шигаад яваад. Тий. Тэмээгээ нэг жил малдаа тэгээд ховсол тарсан шүү дээ. Тэмээ аваад энэ хоёр ээлж ид байхгүй. Нэг нь энэ нэг тэмээ нутагт нь хойд нь нэг нь ээлж тэмээ. Тэрэтээ чинь 15-ын инг боос инг ээлж тэргээ ботголоо тавар хоёлаа. Тэгсэн чи 15-ын нэг 15 бот боолжуулаад авлаа. Тэгжээд 12 сарын төлөлийн хурд болдоо төлөлийн семинарч нэг юм. Тэгсэн чи нэ сайн ботгоожуу завсан гэдэг одоо ийм жижиг хайгаар дүүрэн чихэртэй надад өгөхгүй. Тэгвэл тэр баярлж яах гэж би чи. Тэр чихэр тэр ховор гэдэг. Ховор шүү дээ тий. Тэгээд шагалн тэр өгдөг чи тий. Баярлж байгаа. Тэгээд тэгжээ. Шагалдаа гол нь үшээ. Гол нь тэр бүх юмныхаа ажлын ард гараад тэр үгэнд нь баярлж байгаа. Тий байхгүй тий тэрнээс урамшаад байгаа юм. Тэр гол нь тэр үг нь ч юм. Тийм л юм тий. Тэгээс боо баярлж илээ. Техник тийм юм чисвэ. Тэгээд хөөргий яах вэ? Зөвхөн тийм юм болчих. Бүгдийн нэстэ бүрэн бүтэн тушаал. 5 хошуу маалыг эсвэл яг дараалал нь эхэлсэн байна тий. Тэмээний дараа. Тэмээний дараа шүү дээ. Тэмээний дараа тэгэл одоо ховчил тараал. Тэгэл одоо амны ажгууд том болол одоо тэгэл малаад тэгэл одоо мянгат болоод дараагаар нь сумын аварга аймгийн аварга болоод одоо тэгэд 20 жил жошоо аварга болоо да 20 он тийм л амжилттай явна. Сайхан хөдөлмөр юм а тийм ээ. Ямаа малдаа хоёлаа ч над ямаага тушаага ичгэ хүн төлөөлөж өгдөө шүү дээ. Одоо нэг тэмээ авах гэж хоёлаа. Тэгсэн чи хоёлаа ямаа малжсэн ганц ичгэл илүү гарч ирсэн юм да. Нөгөө нэг тэр унтаа шүү дээ. Өвөө чи сая өхрөө зааж үзэхгүй нэг үзэхгүй л байхгүй хаа. Эндээ яваагүй юм. Таны хана яасан? Ямаан тусгай явсан шүү дээ. Хаварч. Тэгвэл юм үзэхгүй байлаа минь нөгөө. Завцаар ирчөө. Хаанаас олдогдож байна? Энэ урд орой дээрээс түүхтүүдээр чинь. Оо энэ багтаа юм уу? Тий багтаа. Би бүр хотоос л одоо гэж байгаа юм. Хотоос манай хөвд дархан байт. Зөв. Тий авгааны зөөрөө бас. Хот гиснээс хот хүрээр нь орох уу та хоёр мар? Аяа орно.
Тэнд орохоор яаж вэ? Сүүлдээ зөөхгүй нэг ус өгч яана. Би нэг явах яасан аа. Энэ нэг уяж туулж ирэхэд явсаар тэр. Аа. Тэгээ энэ маань нэг тэр уяж туулаад. Тасч гэнэ үү тэгээд. Тэгээд юу яасан? Дахиад 2 дугаар шатанд дахиад хоёлоо яваад. За. Тэ? Тэгсэн. 2 дугаар шат хүртэл яваад тэгээд чадаагүй. Чадаагүй гэлээ. 2 дугаар шат хүртэл дуудаад энэ маань. Тэгээд анх тэгсэн хот орлоо. Уун тэрээс багада орж лээсэн. Тэгээд тэрнээс хойш энэ зах зээл гараад ирэн хот мот гэж нэг явдаг байсан. Тэр нэг яваад. Ямар дууд уулсан юм? Би дөрөвнө хотгоод ардын дүүд элтэй зингэд болоод. Уулзаагүй гэж одоо ихнээс уулзж байгаа. Дөрөв чи дундаас орно энэ яасан. Хотгоод ардын дүүд болсон мэд элтэй зингэр. Отхоод ардын дуу. Дэлтэй зингэр. Элтэй зингэр. Ятта энэ дуу гэж сум даяар ярьлаа. Одоо хатхоод ард төмний дууг одоо тэгээд одоо 2 дугаар багийн одоо малчин танахыг зааж өгсөн дөө. Одоо мондог нэг хөгшин байгаа. Тэр өвөө дээр л очиж дуулна даа гэл. Тэгэл одоо ах их чөөрөөс энэ отхоод ардын дууг сонсох гэж бас ирлээ бас. Тэгээ юуг нь уухад те тэгээд Монголынхаа бас энэ үйлчлэлийнхаа өв соёлыг бас ганц тээж ялангуяа тэр дундаа хотгоод ард төмнийхээ дуу аялагийг бас сайхан авч яваа юм хоёр бөөр байгаа гэдэг. Тэгээд бас танахыг зааж өгсөн. Тэрийг бас нэгж жагаад нэг сайхан сонсноо. Сайхан гадаа бас нэг 4 зүг 8 зүг уул усаа бас нэг хараад бас нэг болох бах тийм үү? Болов яах вэ? Тий. За дөрөв чи юу ярьж илээ гурлаа нэг уц дуугараад. Тийм энэ ямаа болсноо яриа л. Тий. За тэрийг өөрчлөө. Ямаага тэгээ данс гэдэг айдагс ахад тэгээ ямаага яг бүрэн бүтэн дүгэн тэгээ бүрэн бүтэнсэн ганц ямаа ишиг илүү гараад нөгөө ишиг нь яг нөгөө өттэй ганц ишиг. Тэр нь одоо энэ зүйн доол бол өсгөл шүү дээ. Тэр чи одоо 700-аад ямаа болж өсгөө тий. Хөөцөлт яг нэг дөрөв ямаа авсан. Тэгээ дөрөв ямаа дараа нөгөө хөөцөл ишиг минь байгаа. Тэгээ тэр доол дээр чи одоо тэгээ 400 ямаа маань бүр сүүлдээ нэг хувь аж ахуйн болон нөгөө ямаа өгөөд өөр ганц ямаа маань хөвчтээс 4 ямаа аваад тэгээ 4 ямаа маань ингээд ичглээд 700 хүртэл өсгөөд бэтэж. Багада ямаа гараад тэргүүлж илээ. Одоо Украинаа бас тэргүүлдэг л. Тэргүүлж илээ. Мондөг юм а тий. Бүгдийг ингээд одоо бүр багаас нэгээд аваад эхлээд юу л тугал юу? Эхлээд хурга. Эхлээд хурга. Тэгээд яам ингээд насын ахуудад явсаргаа тэмээн ирсэн шүү дээ. Тэгээд сүүлийн аж ахуйн боллоо. Ястал нэр малчин хүн би боддгийг мал маллах хүн цаанаасаа тэр малаа гэсэн малын буйныг торгоох аваад явах тийм малын буйнтай хүн тийм цаанаасаа тийм хөв төөрөгтэй малчин хүн байдаг баха. Тэрээс хүн бол ингээд маллаад явбал одоо явах юм. Зарим хүмүүс мал маллахаар малд одоо тийм идээшгүй малын буйныг даахгүй бас хүн байна. Тэгэхээр энэ бол өөрөөс мал малнаа гэдэг бол одоо нэг мэрэгжил байдаг үстэй бай ажилд орохоор тийм мэрэгжилтэй хүн тэр мэрэгжлийнхаа дагуу юм хийхээр сайхан ингээ яваад байдаг. Тэгэхээр мал маллах чинь том шинжлэх ухаан. Тэгэхээр чинь өөрөө бас нэг том тусдаа нэг юм юу байгаа шүү дээ. Тий, яста одоо биднээс мэрэг чинь мал болчихж байгаа. Тий. Сайхан мал малчих одоо тэгэл өдөрт одоо 60 гартлаа хоёлоо тэгэл хэлээдээ. Малчаар төм бүгдөө л малчаар төмний үр саад үстэй. Тий, тэгэлгүй яах вэ? Эзэн богио Чингис хааны аав ээж нь бүгдөө л малтаал байсан. Сүхбаатарын үед тийм ээ. Алаж ухаатаал байсан. Сяах. Одоо энэ жил хэдэн нас уях вэ? Энэ жил нэг 3-4 буйна. Алаг. Тий, алаг л. Алаг өгшөд бол өөрөөсөө тасрахгүй байна. Тасрахгүй. Сая би нэг яг энэс ахаа хооч уйжсэн надад. Тэрийг өнөөдөр тавьчих байгаа би. Жааха хүч нэгтэд болдгоо. Өвлөлийн тэжээдсэн. Тэгээд одоо өдөөд хамаагүй унаад яхаар чи харчих гээд байдаг. Тэгээ адамтай хүч нь бас ихтүүл бас болохгүй. Тий. Ихтүүл болохгүй л одоо тэг хөл гараа. Тэг хөлмөлдөө авчих нь үрхий. Тэгээд яг өөр ингээд тавьчихаар энэ доороо муутчихсан да турчихна. Тэгсэд би нэг мөрөө тавьчихж байгаа. Тий. Тэрмэн чорохоор ус нэг азар даа хоёр нэг даа сарва даа хоёр явсан би чадах шаг тэжээлэн дөрвөлал байж байгаа. Зөв. Яах вэ? За нэг хотгоод ард түмнийхаа нэг сайхан нэг аялгуу нэг дуугаад нэг аялаач. Би танаас суманд ирээд
Эстон хотоодынхаа нардынхаас ардын нэг сайхан авьяастан буураа байгаа гэд. Тарийг зааж өглөө. Тэгээд одоо хотоодынхын сайхан өв соёлоо бас сайхан тээж явын сайхан хүн байгаа. Хотоод ард түмний дуу гэд. Энэ сайхан дуугаа нэг ард түмэндээ бол нэг сайхан нэг аяа барьж байгаа. За тэгээ яг тэр Хорэ. Ямар гоё сайхан аялгаа байна. Та бол хотоод аялгаараа дууллаа тий. Эндээс бол би дэлтэй гэдэг цэнхэр гэдэг юуг сонсоо бусдын нэрээс ойлгосонгүй. Ойлгосонгүй. Тий, нэг аялга юугаар. За. Та энэ нэг над нэг сайхан тайлбарлаж өгөөс. Яа дэлтэй цэнхэр зовнуул яана гэдэг энэ. Зүгээр одоо нэг юу ч юм. Орны тухай дуу юм. Одоо нэг миний бодлоор бол нэг айлд очих гэж бол тэгэл дуулж ясан дуу юм шиг байна. Тий. Айлд одоо айчилж явах. Тий. Тийм л утгатай дуу шиг байгаа миний бодол нэр. Тий. Би тэгж боддیں۔ Дууны дотор нь байгаа үг агуулга нь тэр агуулга болохоор ч одоо дэлтэй цэнхэр зовнуулдан дэлгэр мөрөн боонуулдан гэл байгаа шүү дээ. Дэлгэр мөрөнгө. Тий, боонуулдан. Өндөр цэнхэр зовнуулдан өргөн төсөн боонуулдан гэл төгсч одоо чинь тий. Тий. Дэлгэр мөрийн ээжийг яваасан. Дэлгэр мөрийн ээжийг л одоо магтсан дуу. Магтсан дуу. Тий. Тэгээд хотоод аялгаа. Энэ хотоод энэ аялга чиг ямар сайхан аялга вэ? Их хоолойны дотроос гүнээс ингэж нэг ингэж гарч ирдэг юм байна шүү дээ, тийм ээ. Тэгж байгаа тийм. Тийм байна одоо. Тий. Хүний сэтгэлийн тэр гүнээс гарч ирж байгаа хоолой аваа бол хүний тэр сэтгэлийн сонсож байгаа хүний сэтгэлд нь хүрдэг гэж. Ингээд ийм сайхан дуу, ийм сайхан сургаалыг ингээд сонсч явдаг болохоор дүүн өнөөдөр 2 жил хүртэл ингээд яваа. Энэ явж байгаа хүч нь юундаа гэхээр та бүгд чиг энэ сайхан ард түмнийхээ энэ сайхан дуу, аялга, энэ сайхан урмын үг, энэ сайхан алтан сургааланд нь хүүтэн жаврыг би сүрж явах дулаан элчин болдог. Олон газар давааг хуулж явахад уран сайхан зориг нь болж явдаг юм да. Тэгээд дүүн өөрөө Хөвсгөл аймгийн гаралтай хүн. Манай ээж маань хотоод хүн. Маань дарахад хүн. Өөрөө аймгийн төвдөр төрсэн юм хүн байгаа. Тэгээд эсхий туурагтан гэдэг энэ нэвтрүүлгийг одоо санаачилж 2 жил одоо явж байна. Монголынхаа баруун хязгаар 3 улсын хилийн заагт очлоо дүүн. Сайн өвөлд зүүн хязгаарын 3 хилийн заагт очлоо. Монголчин 2 талдаа 3 улсын хилийн баг нь 2 байд юм ба шүү дээ. Сайхан. Тэгээд одоо ингэж явахдаа олон газар олон сайхан буурлууд, залуу, чууд гэдэг олон ард түмтэйгээ сайхан ярьж хөөрж хүн өөрийгөө таньдаг юм байна. Монгол их сайхан төгс соёлоо хүн бас их юмыг бас сурдаг юм байна.
болдог бол бүх хүмүүсээр сайхан орж хойшлох юм л үү. Данч нас хүрэхгүй бах. Гэхдээ цаашдаа хойч үедээ бол 3 үедээ нэвтрүүлгийг битгий зогсоогоосоо гэдэг юм бас захиж үлдээнэ гэдэг бас юм тавьж байгаа. Тэгэл одоо энэ хатынхаа сайхан агуу соёл түүхээ бид нэр одоо сэргээхгүй бол одоо нэр үндсээр одоо хохрох ийм аюултай цаг үе явж байна. Хэд их хөгжил, дэвшил технологи байж болохч үндэсний энэ сайхан соёл түүх дархлаа гэдэг юм өөрөө хүний бид байдаг зүйл мань өөрөө байхгүй болох тал дээр устж өгье болох настай буурлуудтайгаа хүнтэйг хамт байхгүй болж байгаа цаг үйл бас жаа харамсалтай байна. Энийг л одоо бас нэг авж үлдэх зорилготой л одоо ингээл явж байна да. Тэгэхээр энэ удаа Хөвсгөл аймгийнхаа хаврын нэвтрүүлэг Хөвсгөл аймгаас эхлээд Цагааур, Чандман, Цагааур, Эрдэнэ болгон гээд 10 хол руугаа 4 дахь сумдаа орж ирж байна. Хаагуураасаа Уранхаа, Ард Түмэн, Бурайд, Халах гээд одоо ингээд хотгоодынхаа сумдууд дээр ингээд аруулгасаа л эхэлж байна. Одоо аруулгасаа одоо эхэлгүй явах уу? Цагаан чулуут яваа гэж яах аргагүй л одоо хотгоодын шадрын шингүүн жив сайхан өөр болсон сайхан нутгаас эхлэх бол бас юм эхлэхэд бас учиртай үстэй. Тэгэл байх. Толгой төрүүтэй. За мал хотонд ирж байна. Маллаа бэлчээгээ тэгээд ороод хуучлах удаа. Тэгээ да. Тэгэх үү? Тэгээ. За тийм. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг одоо малаараа дамжиж яхан хүртдгээр бас бусад улс орноос илүү. Бусад улс оронд одоо нэг өсрөөд 8 9 төрлийн дэмий урмал мал нэгдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр манай Монголд 500 гаруй одоо эми урмалыг одоо мал маань идэж байна. Эми урмал шүү дээ. Хүнийг имчилж болох. Тэгэхээр Монгол малын энэ мах сүү цагаад би аршаан им гэж би бодож явдаг. Тэр үнэндээ. Тэр үнэнд Ерөөсөө энийг харин зөв цаг үед нь хэрэглээ явуучвал одоо ийм болох юм. Яг үнэ. Халуун зуунаар одоо би нэг зүйлийг бас танаас нэг асууя гэж бодоод байна. Одоо хав халуун зуунаар халуун чулуулаас гал зууны хараа халуун хошоотой хоньны махаар хорхыг хийж идэх юм. Тэгээд дээрээс нөгөөдөө чи нөгөө нэг янз нөгөө нэг RP уугаад. Тэгснээр нөгөө тийгээ буруу өөртөө буруу цагт буруу юм иргэж чад энэ хорхогч одоо буруу хэрэглээ цэсний өвчтөө тэгэл нөгөө юм болол. Уул нь бол яах вэ? 100 бол ерөөсө хоньны мах идтгүүлсэн юм тань. Сэрүүн чанар ямааны яргуудсан ямааны шүл уун гэдэг тийм. Хоногондор л тэгдэг байсан дээр юу усч одоо тэгээд зунчээр нь малгарж ирсэнгүй бах. Тэгээ борцорол болдог. Тарга сүгээрээ болдог. Цагаан эдэг. Тийм л байл шүү дээ. Зундаа тэгэхээр цагаан эдэгээр нөгөө ясаа кальци агуулж өгч ирнэ ясандаа тий. Багах ч одоо тэр манайх оксижен төс нэгд байсан шүү дээ. Тарга угаад унтгал. Тарга угаал унт. Тий. Нэг өдөр хоол ид. Нэг өдөр болохтоор ч тараг уу. Нэг өдөр хоол. Тэгтээ борцоор хоол. Борцоор. Ямсан дээр ч одоо 2 жил энэ юуны аршин, тортой аршинд явлаа. Тэгээд нөгөө улсууд ч ингээл бактеритай ойролцсон улсууд ч зо тарга хоньны махыг авчраа зүгээр хуушур гооц хийгээд ич бятар яаж тэгэхээр борц өхрий борц. Тэр чинь нөгөө юу яа тийм ээ нөгөө аршин ууж аршин тэр борц их сайн өхрий борц. Ерөөсөө нэг халуун чанарын мэдгүй яг л нөгөө аршиндаа таарсан. Зууныхаа удирдалтаа шүү дээ. Би түнгөө. Таарийн харын хоёр өгшүүн байхаар яхалтаараа энэ борц ичдэг. Гэхдээ энэ аршин ууж байгаа усч одоо хамгийн сайн энэ өхрий борц байдаг байхгүй юу гэж. Уг нь их сайн юм л. Бятар ч одоо 2 жил тэгж явлаа тий. Сайн байна. Тэр ч усууч дандаа нэг тарга хоньны махсах. Аршинд явж байгаа юм ерөөсөө дандаа нэг тарга хоньны мах авч явдаг юм шүү дээ. Тэгэхээр шүүл дуугаа. Шүүл юм биш. Ирж шүүл ууд байхгүй тэр чинь нөгөө яг яс юм дээр бол тий. Ирж. Тэр халуун чанарын мах тэр аршин хоёрыг яг нийцэх юм уу? Нийцэхгүй шүү дээ. Яг нийцэх. Яад нийцэх. Уул цэдэх үгээр хоньны мах илүү сайхаа л гэж бодож байгаа юм. Дотоод сэтгэл нь зөв. Жорн буруулаад. Сонголт нь буруулаад. Тэр болц ихсэн бэ. Тэгж ярьдаг одоо тэгээд халуун цул бас хоньны мах их халуун чанартай бас өөрөө баг гэж боддог. Зуны цаг үед ихтэй хоньны мах хэргэлдэг байсан. Ихтэй нөгөө дөнгөж нэраа одоо төрсөн одоо эмэгтэй хүн дархлааг дэмжих бодлоосоо цай яж өгдөг гэсэн тийм ээ. Юу шүл ээж. Тийм.
Тэгжил 100 одоо ганц удаа хэрэглэдэг. За тэгээд бүр нэг том одоо наадам одоо юу За байдгийг. тэрүүгээр явах хэвээр. Одоо нэг баярнуудаа нэг хойно гаргад юм уу та? Тий. Тэгдэл юм. Дөнгөж төрсөн яраа эмэгтэй хүнд нэг шүл уулгадаг юм уу? Тийм ээ? Дархлаад биш. Тэр бол яста яхахгүй 100 өгдөг гэсэн шүү. Тэр ч одоо тэгэхгүй бол. Тэг ч хөлтэй тий. Хамаг хүчээр гэсэн өөрөөр хэлээд хийж тэгээд За тэгээд халтаа хавар ёстой хөөх юм нэ жирсэн байж байгаа зүтгэж байгаа 100 төрдөг ёстой халуун хоньны махар шүт хийж өгөх нөгөө чи ёстой яаж тэгэх үү. хаа. Тий. Ингээд одоо яг бол дуусахгүй юм байлээ. Монгол хоолны. Гэхдээ энийг харин судлаад дэлгэрүүлээд дөрвөн удирдалтаа сайхын Монгол хоол цайныхаа ёс чайгийг бас нэг сэргээгээсэй гэж би боддог. Энэ хоолыг би 11 жил явж энэ нэвтрүүлгийг эхлүүлж байгаа байхгүй юу? Юмыг хүн хийхдээ яах вэ? Эзэмсэн байх хэрэгтэй тий. Тий, яг үнэ. Судалсан байх хэрэгтэй. Тэгэхээр эсгийн тууралт нэвтрүүлэг хийхдээ 11 жил энэ 21 аймагуудаар явлаа. Явахдаа би 21 аймагуудаар явахдаа настаа бол малчтаараа би явлаа. Хөгсөн залуу гэхгүй олохгүй л явлаа. Хүний дотор эрдэнэт байдаг. Залуу хүнээс ч гэсэн сонсох юм байдаг. Настаа хүнээс ч сурах юм байдаг. Гэх мэтлэн ингээд явахдаа энэ Монголын хоол чинь өөрөө би хоолны шоу гэдэг нь шүү дээ нэг кук шоу. Тий. Ресторан дотор хийгээл тийм Монгол хоолыг нэвтрүүлэх нэг гарсан байхгүй юу. Тэгээд ингээд явж итэл настай хүмүүс ярьж байна. Энэ Монгол би нэг үзээний шүл ингээд нэг юм үзээний бод гэдэг нэг юм байна. За. Тэгээд үзээний бодгийг ингээд би нөгөө тухайн үед нөгөө хөгшин хүнээс ингээд асуугаад энэ одоо хэдэн грамм давс одоо юугаар амталдаг юм бэ гэж би одоо асуух гэж суугая. Тэр хөгшин хүн бүхэл түүх ирсэн шүү дээ. Тэр. Бүр одоо хувлаа хааны дайны үеэрээ. За нөгөө ямааны боодог тулам арай их үүсвэ гараад ирж байгаа нөгөөд хийж Аа нөгөөдгөө яриад эхэлж байна. тэгсэж нөгөө үхрийн боодог гарч ирээ. Үхрийн тулам. Хувлаа хааны дайны үед одоо арлын одоо оронд явахдаа хоёр дүүхрийн тулам хийгээд бимбигээд ирнэдэг тэр чинь. За тий. Тэгээ хийлэг завшиг. Тэгээд шургааг модоор ингээд одоо бас ашиглаж ирсэн багс Монгол ухаан. Тэр хоол битүү бол. Тэгээд ингээд ярьсан чи бүх сайхан юм ярьж. Би ер нь энэ тэгээд нөгөө гүзээний бод. За энэ гүзээг чинь бас юм буцалгаад гүзээний шүлийг дөнгөж төрсөн одоо эмэгтэй хүнд өхөр хөхөнд нь цуг ордог юм. Тэр. Тийм ээ? Тэгдэг байсан. Тэгээд одоо бас хээр явахтаа гүзээг тогоо олгоод ашиглаж байна. Яг. За гүзээнд одоо хээр одоо ингээ боодог модыг хийгээд одоо ингээ нурман дотор болчихд юм нөгөө. Тогоо могоогүйд одоо тэр дотор нөгөө гүзээний боодыг хийждэг юм байна шүү дээ. Аргадын нурманд. За ингээ отор нүүдэл хийгээ явлаа. Явж байхад араас явж байгаа нөгөө ирж байгаа төрүүлээд нөгөө жоохон залуучууд нь явчихжээ л дээ морьтой. Одоо хүүхэд очиж богмаар тууж яваа хүм одоо ирэнгүүт нэг отог дээр нөгөө гүзээний боодог нурманыг болоод орхингууд араас нь ирж байгаа хэрэг нь халуунаар байж дээ. Уранда. Ямар тоогоо шанав. За ингээд нөгөө хоол мас хідмэл яригдэл яваад байгаа байхгүй тий. За тэгээд дараа нь үзээнд ингээд цагаан тосоо өрмөө ичдэг гэж. Тэгсэн чинь Ар хангай аймгийн Мөрөн баг дээр би музей байгаа байхгүй тэнд өвөө одоо бас ингээд музейтэй ажилласан. Тэгээд нөгөө явсан сони юунаас гоё ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо миний ч одоо юм биш л дээ энэ ардын нөгөө юмс бол зү. 4 жил болсон гүзээний тос байж тэнцээ. Амтлаад үзлээ. Яг нөгөө тос. Хивэрээ. 4 жил тэр музейд ингээ гүзээний тос ингээ дотор нь өрмөө тосыг хадгалсан байхад тэр яахчгүй юу. Хивэрэл. Тэр тосондоо биш гүзээндээ байгаа. Гүзээнд Гүзээнд чинь өөрөө тэр байгальд ургаж байгаа маш олон эми эсүүд тэр гүзээндээ шингэдэг тий. Гэтэл бид нар гүзээний шүл уухгаар гүзээний юм уунгуудаа гадна талын ингээ нөгөө усаач хамаг юм. Тэгээд нэг цагаан юм ингээ бас суугаад ирж байна шүү дээ. Тэгээд эн чинь их нарийн түүх байд юм ээ. Тэгээд за би одоо энэ Монгол хоолыг шоу хийгээд яах вэ? Ерөөсөө л энийг төсөл нисгий туурах нэвтрүүлгийг санаачлаад энэ хоолны юу тэр хөдөөгийн хүмүүс маань өөрсдөө л тэр хүмүүс маань үн цэнтэйгээл сайхан ярьж орчих хэрэгтэй юм байна. Энэ ардынхаа би одоо тоглоом шоу хийж ингэж зарж идэж яваад яах вэ? Өөр камер яваад очиход настаа буурлууд маань ингээл та бүгдгээр яриг. Хоол босон л болж явъя. 25 он хүртэл ингээд зүтгэчихээ гэдэг ингээл их олон юмыг бас үзлээ. Хүн өөрийг бас нэг тандгийн байна.
энэ уудны Монгол нутаг чинь ямар олон миний өв удам биш. Энэ бүх Монголын тэр өвөг дээдсүүд нь өвөөнөр нь буурлууд нь бүх Монголынхаа үрийг үршээ бодож энэ газар нутгаа амиа өргөж алтан амиа өргөж энэ түүх соёлоо үлдээж явсан тэмцэж явсан буурлууд их байдгийг хүн ухаардаг юм байна. Энэ нэвтрэл үедээ таны энэ нэвтрэл харахад их дуртай. Энэ тэнд очилго юу яасан гоё нэвтрэл энэ ямар гоё юм гээл Гэваад нөгөө чинь энд явж байна. Энэ сумд очсон байна. Хоёул сайн харддаг шүү дээ танай. Чинь юу? Энэ малгайгаар тэнд юм. Тэр малгайгаар нь тагтсан. Сая тэр нэг ингэ харахгүй. Малгайгаа авчиад одоо намайг хүн танихгүй. хариухгүй шүү дээ. Нөгөө малгайтай хүн ирж би төрөндөөс мараад. Тэгээд. За тэгээд ах их чойрын бас нэг ард олондоо сайхан танигдсан нэг сайхан өгшил алаг адууны тухай бас сонслоо. Энэ сайхан алаг өгшлийнхаа тухай бас нэг ярьж байна. Алаг одоо хашаад байгаа л хэлээ. Даанч гарцсан. Аймгийн алдарт байж тээ. Тий. Ер нь морийг уяах, сойх энэ алаг морныхаа тухай бас түүхээс уулзах. Уяач хүний. Түрэн гадаа ярьсан шиг байнууд оюунаас адилхан асууж байгаа шүү. За. Хойлдож орох юм. Энэ ми төрүүчийн алгамар л одоо надад чинь уяач болгоол. Тэгэл тэрнээс л дамжраад энэ 2-3 алгамар авч уяал ингээл явж байгаа юм таахна. Анх одоо хэдэн онд одоо морь байсан? Би чинь 82 онд эхэлж байсан. 82 онд. Тий. 82 онд уяал ерөн тэгэл өдөө хүртэл үйж ин тэ. 40 жил үйж байгаа юм уу? Тий. Тэгж ин. Тэгэл одоо 2-3 жил битэр ч одоо соосоосоо хойш тэгэл мар үйж гэсэн ерөөс одоо би 83 онд төрсөн. Тэгэхээр ер нь тэгээд хараад би бүр насараад барамж аваад. тий. 82 оноос эхлээд Би 82 оноос эхэлж л үйсэн. Тийм байна. Ерөн багтаач. Хамгийн уйлсан морь. Энэ алаг морьны өгшил одоо яг хаанаас гаралтай өгшилтэй байна? Энэ алгамар одоо яг хуу тэр манай ээжийн өмчин дэрсэн байл энэ манай аав суугаал. Тэгээд тэр харгуунаас хаалг унаг гарсан. Тэр алгуунаас нь гарсан одоо энэ алгамар гарч сурдлаа. Хар гүнээс алаг унаа. Тий. Оо. Тэгэл надад одоо уяач болгосон мөр дөөрх юм. Алтар нэрээ хайрлсан. Тий. Эмэл мөр байгаа юм. Тэгэл одоо Адуу эзнээ хайж ярьж юм гэсэн үнэн багтах. тэр үний юм шүү. Би ч одоо бас өөр янз янзаас нэг өөр төстэй мөр авсан. Тэгээд тэр нэг ахтгүй. Тэгэл алаг мөр авахаар л давхдаг. Тэгэхээр тэр эзэн мөр хоёр бас тохирдог юм шүү. Бас. Тий. Би тэгж боддгийн. Тэгээ би чи алаг морын дуртай өөр. Хүн алаг мордын зарах чанагвал давхал өрдөг. Тий. Тэгээд бас үзэж болно л да. Алаг морь. Тий. Алаг морьороо бид байгаа юу яасан? Тэгэл бас алаг морт амгалан гэдэг надад ч одоо уяачлал тэгдэж шүү дээ. Тий. Одоо энэ байгаа медалууд одоо хамгийн ихний одоо энэ алаг морьны бүгд алаг морь. Тий, ерөн алаг морь өдөөд юм ятал шүү дээ. энэ урцууд байгаа чинь одоо манай энэ алаг морины медалууд байна. Нэг алаг морьны медаль. Энээс одоо энэ хойдод талын энэ юу болохтар чи энэ манад жороо хол мөр эсэ. За. Тэрийг ууж ин яахны. Жороо моринтэй бай тий. Тий. Тэгээд энэ дараагийн бол нэг хээр мөр эсэ ма тэр бас мундаг мөр эсэ. Тэрний хоёр удаа тэр үлдэгдэн энэ бусднаас энэ алаг морны. Тэгээд дараагийн одоо тэр алаг морны медаль одоо энэ тэр болно. Энэ байна. Тий. Тэгээд дараагийн алгийнх нь болохоор тэр байна. Энэ донтлынх нь. Алаг морьныхоо одоо төрүүлж явж исэн хэд дээр ер нь орох вэ? Төрөө Хэдэн жил одоо төрүүлж исэн юунаас нэрж? за чи 50 жилээр анхаас хоёр юм байхтал. тий. 9 цагаас хойш энэ үзүр төрүүл. Даагнаасаа эхлээл шүүгүр шигэлсэн шүү дээ. Тэгээ шүдлэн дааг шүдлэн залуу хөр шүүрээ соёолондоо төрүүлээл. Соёолондоо төрүүлээл тэгээд хавчиг жилээ шүүгрээд. Нээсэн жилээ бас шүүгэрсэн. Тэгээд хавчиг жилээ төрүүлээд. Тэгээд тэрнээс хойш л ер нь баг төрүүлж байгаа тэгэл
явсандаа хөрх юм. Төрөөч алгамар маань тий. Тэгэл энэ дараа чи авсан алгамар нь чи ер нь л тэгэл үзүр төрөө шөөг гэл ингээл явчихдаг гэсэн. Тийм байсан. Одоо энэ алдаг морных нь огшнод ийш тийш яддаг хүмүүс авч байна уу? Яг энэ нутагтаа байна. Энэ нутагтаа л байгаа. Тий. Ер нь бол цагаан уул хөвсгөл дотроо л огшилтай юм ба шүү дээ. Тий. Цагаан тэр харгуун нь бол цагаан уулаас ирсэн. Цагаан уул гаралтай байхгүй манай ээжийн өмчнөл ирсэн гэж байгаа тэр харгуун. Тий. Тэгээд тэрнээс тэр урд тэрнээ төрүүнд гарсан нэг энэ бас манай өнгөрлөө уужсэн мэл өөрөө. Тий. Цаа. Тэгээ сүүл чинь ер нь тэр хөгчөнгүүнээс их нь хөгчрөл сүүлийнх нь энэ миний алгамар байгаа юм л да. Тэгэл энэ л надад одоо уяач болгосон